Эрт цагт нэгэн ядуу тариачин амьдарч байжээ. Түүний нэрийг хавч гин. Нэг өдөр 2 шар хөлөлсөн сайн тэрэг төлөө хотод авчирч 2 талраар үл таних докторт худалдаж гин. Мөнгөн авахар докторын дортол тэрбээр ширээний ард суугаад амтархан хооллож байв. Тариачин тэр бүхнийг ажигласаар доктор болгосон гэдэг хүсэл төрөв. Жаахан хулгаж зогссноо би доктор болж болох учир байна уу гэж асуув. Бололгүй яахав. Бүр амархан хэрэг гэж доктор хариулв. Тариачин нэрийн урам сэргэж үүний тулд би юу хийх ёстой бол гэж лавлав. Эхлээд хавцсан дээрэн эр дахианы зурагтай үсэглэл нэртэй ном ав. Дараа нь 2 шараан тэрэгтийг худалдаж орхив. Тэр мөнгөөрөө доктор хүн шаардагдах бүх төрлийн хувцсыг бэлдэг. Эцэст нь мэргэн доктор гэж дурайтал бичүүлээд хаалган дээр нь товойтол хадчих. Тэгээд л гүйцхэн тэр гэв. Тариачин докторын зөвлөгөөг дестрааллан хийж гүйцэтгэв. Эмнэлгийн ажиллаар ялахгүй жаахан оролдож үзв. Яг тэр үеэр нэг их баян хүн баахан мөнгөн алдаж орхижээ. Ойролцооныг тосгонд онц их мэдлэлтэй мэргэн доктор бий. Очиж түүнд параалхвал алдсан мөнгөн олох нь магад гэж олон бүгдээр зөвлөж гинэ. Сайн агтан шилж барьж сайхан тууз тэргэн хөллөн суугаад тариачны суудаг тосхон тийш давхиж гарчээ. Тариачныг төдөлгүй хурч мэргэн доктор гэгч та мөн үү гэхэд тийм ээ би байна гэж ам дүүрэн хариулв. За тэгвэл надтай хамт яв. Алдсан мөнгийг минь олж өг гэж тушаав. За яхав гүйцэтгэе. Харин миний эхнэр Грета хамт явах ёстой гэв. Баян эзэн гоёмсог тэргэнд тэднийг суулгаад гэдрэг довтлоо. Газрын эзнэд хүрэлцэн ирж эхлээд хамт хоол идэх юм болж гин. Гэтэл доктор миний гэргийг Грета хамт хооллох ёстой гэж өрөөлж авчраад ширээний ард зэрэгцэн туглав. Эхний зарц тансаг сайхан хоолыг тавг дүүрэн авчирч барив. Тариачин эхнэрээ тогоогоор нудраад энэ нэгдэх нь үздэй гэж шивнэв. Уул нь хоол авчирсан нэгдэх зарц байх гэсэн ухаантай байжээ. Гэтэл нөгөө зарц нэгдүгээр хулгайж байх гэж хэлсэнд ухаан гартлан айж юу болсноо нөхөддөн ширхэг дараалан тоочов. Энэ доктор бүхнийг мэддэг нь гар цаггүй үнэн юм. Үнэнхээр би анхны хулгайч нь мөн бидэнд аюул болох нь байна гэж нэмж хэлв. 2 дахь зарц хулгайж сандарсаар орж очив. Тариачин мөн л Грета энэ 2 дахь нь үсттэй гэж асуув. Зарцын дотор харанхуйлж зайлж гарахыг яарав. 3 дахь зарц ууламж тавгүй байдалд оржээ. Бас л Грета 3 дахь нь үсттэй гэж асуусан гинэ. 4 дахь зарц бүтээлэгтэй хоол бариад орох болжээ. Зарцыг орж ирмэгц докторгоо ямар хоол авчирсныг тааж авьяас бэлгээ үзүүлнэ үү гэж эзэн хэлв. Тариачин бүтээлэгтэй хоолны зүг хичнээн хараад яахав? Гайх шалдрахтан өөртөө хандаж иш хөөрхий муу хавч өнгөрчээ. Гэвэл эзэн таачглаа гэж дуу алдав. Үнэн дээр тэр битүү савнд хавчи махаар хийсэн хоол авчирсан юмсан чи. Ингээд эзэн за миний мөнгийг хулгайлсан этгээдийг олж чадах юм байна гэж итгэв. Үүнийг сонссон хөөрхий зарц ам аврах арга хийхэр бодож докторын зүг нүдэн ирмэж гарч уулзъя гэсэн дохио өглөө. Тасалгаанаас гартал 4 зарц хүлээж байж. Бид мөнгийг хулгайлсан үнэн хэрв та өршөөвөл тэр мөнгийг цөмийг нөгөөд бас ч нэлээд их мөнгө нэмж өгөхийг амлаж гинэ. Төөжлөгдөхөөс айж зардснаар зөрөх төгшин бие дамжиж мөнгө нуусан газраа мөн үнэхээр зааж өгчээ. Доктор энэ бүхнийг мэдэн дотор онгойж сэтгэл танигээд буцаж ирж суудлан эзлэв. Тэгснэн эзэн минь таны мөнгө хаа байгааг ирж үзье гэжээ.
Тэр үед 5 дахь зарц зуухны хөндөд ороод үг чагнаж суув. Доктор үсэглэлээ нээгээд хуудсыг алчуураар эргүүлж дахианы зургийг эрж эхлэв. Арайхийн дахиагаан олоод чи энд байгаа юм бэ? Яаж ийшээ орчих вэ гэж доктор амантан үгэлэхэд цууханд нүгдсэн зарц өөрийнхөө хэллээ гэж бодоод ухаан гартал сандарч бүхнийг мэддэг хүн байна гэж бүгдэд давтан зарлав. Дараа нь мэрэгэн доктор мөнгө нуусан газрыг эзэнд үзүүлээд хулгайлсан эзнийг таг чиг дарав. Тэгээд эзэн зарц аль альнаас асар их шан хүртэж алдарнэр нь хотол даяар цөөрайдсан гэнэ үлээ.